Cinnamoroll болохоор эрэгтэй юм билээ. Эрэгтэй гүлэг. Тэгээд бас найз охинтой гэж байгаа. Гэтэ тэр найз охиныхоо хувьд айгүй юм маргаантай заяа. За хай. За өнөөдөр болохоор Cinnamoroll-ийн тухай ярина. За яагаад Cinnamoroll-ийн тухай ярьж байгаа гэхээр өмнөх нөгөө Hello Kitty-ийн бичлэгний доор айгүй олон комментоор Cinnamoroll яриад өгөөч гэд тийм хүсэлтүүд ирсэн учраас та нарын хүсэлтийн дагуу ингээд өнөөдөр Cinnamoroll-ыг ярихаар боллоо. За тэгээд Cinnamoroll нь болохоор Sanrio Entertainment компани дүр байгаа. Тэгээд хэрвээ Sanrio гэж юу гэдгийг мэдэхгүй байх юм бол өмнөх Hello Kitty-ийн бичлэгийг үзээрэй гэж зөвлөё. За тэгээд энэ болохоор бүр айл 2001 онд ингээд зурагдсан гарч ирсэн тийм дүр юм бэлээ. Би болохоор энийг нөгөө нэг саяхнаас бас ингээд амар алдартай болоод байсан болохоор нэлээд сүүлийн үеийн дүр юм болов гэж бодсон чинь бүр 2001 оны дүр байсан байж таарсан. За Cinnamoroll-ыг болохоор Miyuki Okumura гэдэг нэртэй уран бүтээлч ингээд зурсан байгаа. За тэр болохоор ингээ кофе уугаад сууж байхдаа цонхоор ингээ харсан чинь тэнгэр дээр ийм Cinnamoroll гэдэг нэг ийм bakery юу мэрч юм дээ. Боорцог юм уу? Тим юмний ингээ дүрстэй ийм амар хөвсгөр ийм цагаан үйл агааг хараад за тэгээд тэрнээс санаа аваад ер нь бол яг энэ дүрийг бүтээе гаргая гэдэг санаагаа олсон байгаа. Cinnamoroll нь болохоор 3 сарын 6-нд төрсөн гэж явд юм билээ. Тэгээд үүлэн дээр одоо нэлийн хол тэнгэр дээр үүлэн дээр ингэж төрсөн цагаан юм хөвсгөр үстэй, цэнхэр нүдтэй, ягаан хацартай. За тэгээд хамгийн чухал гол одоо онцлог юм гэх юм бол амар том чихтэй тэр чихээрээ ингэж нисдэг. Тэгээ энийг нь болохоор нөгөө нэг Дамбо гэд хүүхдийн кино дээ штэ амар том чихтэй зааны тугал ингэ нисээд идэг. Тэгээ тэрнээс ер нь бол санаа авч хийсэн байх магадaltaй гэж үздэм билээ. Cinnamoroll нь болохоор кафе Cinnamon гэдэг ийм кафед ингэ ажилдаг. Тэрний хийдэг ажил нь гэх юм бол зүгээр л орж ирсэн ийм үйлчлүүлэгчдийн өр дээр нь суугаад эрхлээд ч юм уу тий. Бараг ажил гэхээр зүгээр тийм эрхэлдэг тийм ажил хийдэг тийм нохоо байгаа. За тэгээд дуртай хоол нь гэх юм бол бас яг өөрийнхөө нэртэй адилхан нөгөө Cinnamoroll-ыг идэх дуртай. Тэгээд бас л нөгөө нэг өмнөх Hello Kitty гэмшлэгэн дээр ярьсан нөгөө хамгийн кавай тийм дүрээ ингээд жил болгон шалгаруулдаг гэсэн шүү дээ. За тэрэн дээр болохоор сая 24 оны хамгийн кавай дүрээр нь Cinnamoroll тодорсон. За тэгээд дээрэс нь бүтэн 4 жил дараалж бас яг энэ байр сураа алдалгүй хадгалж явсан тийм амар гайхалтай хөөрхөн дүр байгаа. Одоо 2001 онд ингээд гарч ирсэн дүр гэж байгаа шүү дээ. Тэнгууд 2004 он гэхэд нийт одоо тэр Sanrio компани борлуулалтын 25%-ыг нь дан ганцхан энэ Cinnamoroll-ийн бараа бүтээгдэхүүнүүд болон тэр манга, хүүхдийн кино, тоглоомч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд ингээ эзэлсэн тийм амар том амжилт үзүүлсэн тийм дүр бахнэ. За тэгээ 2017 онд 15 жилийнхаа ойг Cinnamoroll тэмдэглэсэн. За яг энэ үеэрээ Shinagawa хотод ийм Cinnamoroll-ыг аялал жуулчлалын албан ёсны элчээр ингэж бүр тодруулж исэн тийм удаатай юм билэ. За тэгээ дээрэс нь одоо хүүхдийн кинон дээрээ кафе Cinnamon гэдэг газар ажилладаг гэсэн шүү дээ. Тэгэнгუთ яг бодит амьдрал дээрээ ч гэсэндээ Cinnamon кафе гэж байдаг. За тэр нь болохоор Токио хотын Шинжику болон Осака Шинжику гэсэн энэ хоёр хотод яг энэ Cinnamon кафе гэдэг нэртэй кафе нь байдаг. Ийм хоёр салбартай байх нэ. Хэрвээ Токиод амьдардаг хүн байх юм бол та хэд маань бас энэ кафегээр орж үйлчлүүлж үзээрэй. За хүүхдийн кино биш манганы хувьд ярих юм бол 2005-аас 2008 оны хооронд яг энэ манга нь гарч исэн. Одоо зурагт ном гэсэн үг шүү дээ. За тэгээд нэлээ олон бас дээрээс нь дуугаар ер нь бол Cinnamoroll аюу алдартай юм бэлээ. Тэгээд баг 24 онд ч гэсэндээ ингээ шин дуу хүртэл ингээ Cinnamoroll-ийн тухай ингээ шин дуу гарсан. За тэгээд дээрээс нь Японы Scandal гэдэг нэг эмэгтэй хамтлаг гэдэг байхгүй юу? Одоо нэлээ олон анимны opening ending энтрийг дуулсан. Тэгвэл тэр Scandal гэдэг хамтлагтай хамт нийлээд бүр дуу хүртэл ингээ гаргаж ирсэн юм билээ. Тэгээд 2012 онд Cinnamon Trip гэдэг нэртэй бүр өөрийн гэсэн цомгоо хүртэл гаргаж ирсэн. Тэгэхээр ер нь бол нэлээд одоо уран бүтээлч тийм дүр байх нэ гэж ойлгож болж байгаа. За тэгээд бас дээрэс нь Cinnamoroll гэдэг нь болохоор яг жинхэнэ нэр нь биш гинэ. Одоо жишээлбэл өмнөх бичлэгэн дээр Hello Kitty чинь нөгөө Kiri White гэдэг нэртэй байсан шүү дээ. Яг Hello Kitty гэдэг нэртэй биш. Тэгэнгუთ Cinnamoroll ч гэсэндээ яг Cinnamoroll гэдэг нэртэй биш зүгээр Cinnamon гэдэг нэртэй. Тэгээ яг энэ дүрийнх нь одоо хүмүүс танигдсан нэр нь яг Cinnamoroll болоод явдаг. Харин жинхэнэ түүх дээр болохоор Cinnamon гэдэг нэртэй гэж явд юм билээ. За тэгээд Cinnamoroll нь нөх Hello Kitty маань Daniel гээд найз залуутай штэ яг тэрнтэй адилхан Cinnamoroll болохоор эрэгтэй юм билээ. Эрэгтэй гүлэг. Тэгээд бас найз охинтой гэж байгаа. Гэтэ тэр найз охиныхоо хувьд айгүй юм маргаантай заяа.
яасан бэ гэхээр одоо тэр кафедээ бас ингээд нэлээд олон найзуудтайгаа хамт ингээд амьдард юм байна л да. Тэгэнгუთ тэр кафед нь яг юм хоёр эмэгтэй сайн найз нь байдаг. Тэгэнгუთ тэр хоёрын яг аль нь Cinnamoroll-ийн найз охин бэ гэдэг нь айгүй эргэлзээтэй байдаг. Тэгээ хүмүүс тэр хоёр дээр одоо ингээд хуваагдаад энэ нь Cinnamoroll-ийн найз үгүй энэ нь тэр гэж тэгж хуваагддаг гэсэн. За тэгээ тэр хоёрын нэр нь болохоор Mocha болон Chiffon гэдэг ийм хоёр эмэгтэй дүр байгаа. Тэгээ энэ хоёр болохоор ингээд Cinnamoroll-тай нийлээд ийм хайрын гурвалжин ер нь бол үүсгдэг. Тэгэхээр ер нь бол яг Hello Kitty шиг Danielle-гийн ганцхан тогтсон нэг тийм ганц найз залуутай биш. Тэгээ энэ хоёрын аль нэг нь яг Cinnamoroll-ийн найз охин байх магадлалтай. Эсрэг талын дайсны дүртэй та хэрвээ Sanrioгийн энэ дүрүүдийг нэлээд сайн мэддэг байх юм бол нөгөө Kuromi гэдээсэн штэ бас нөгөө хөр Kawaii-ийн тэр юунд 2 дугаараар эзэллөө яла 3-т ч орлоо. Тэгэнгუთ тэр Kuromi ч юм болохоор My Melody гэдэг нэртэй дүрийн яг одоо эсрэг талын ингээд дүрнэ гэж явдаг. Одоо хүүхэлдэйн кинон дээр хоорондоо ингээ өрсөлдөөлтэй нэгээ чадаач гэдэг юм уу тэгж явдаг. Тэгэнгუთ яг энэ Kuromi-тэй төстэй Cinnamoroll-ийн өрсөлдөгч нь болохоор Laura Manic гэдэг нэртэй. Тэгээ энэ нь болохоор яг ямар учиртай юм бэ гэхээр нэр нь яг ямар учиртай гэхээр Cinnamoroll гэдэг нэрийг хойноос нь ингээд уншингууд яг тэр хойноос нь уншсан нэр нь энэ дайсныхын эсрэг талынхын дүрийн нэр болж байгаа юм билэ. Гэхдээ энэ нь болохоор ганцхан нэг дүр биш зав юм хоёр хос юм байлээ. Ийм хоёр хос нийлээд ингэж Cinnamoroll-ийн эсрэг ийм дүр болдог. За тэгээ тэр хоёр нь болохоор Intor болон Berry гэдэг нэртэй ийм хоёр дүр ингээд нийлээд Laura Manic гэдэг нэртэй ийм одоо бүлэг болоод гэх юм уу. Нэг ийм хоёр хүний бүлэг болоод тэгээд Cinnamoroll-ийн эсрэг ингээд янз янзын болждггүй юмнуудыг ингээ хийдэг. Гэхдээ энэ нь болохоор яг жинхэнэ утгаараа амар хорон санаатай дүрүүд биш, зүгээр л ингээд Cinnamoroll-ыг өдөх зорилгоор ч гэдэг юм уу те ямар нэг юм диггүй хинэггүй байдлаасаа болоод ингээ Cinnamoroll-ыг ингээ уурлуулцдаг, гомдоочдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудыг хийдэг тийм хоёр дүр байгаа. За тэгээ Cinnamoroll-ийн хамгийн алдартай амар урт хэмжээний нэг анимашн гэх юм бол 2007 онд нээлттэй хийжсэн ийм 45 минутын урттай үргэлжилдэг тийм анимашн байгаа. Тэгээ би энийг яг ямар юм үйл явдал гардыг зүгээр интернетээр хайгаад за ийм гардын билээ гэж ярихаас илүүтэй ер нь өөрөө үзчихэд тэгээ та нарт ярьж өгвөл айгүй гоё юм байна гэж бодоод тэгээ би энэ 45 минутын Cinnamoroll-ийн тухай энэ анимашн ингээ үзсэн. За тэгээд үзэж байхдаа ингээд тэмдэглэл хөтлөөд үйл явдлыг ингээд битсэн байгаа. Тэгээд одоо тэрийг ярьж өгье. Тэгээд энэ 45 минутын энэ story animation болохоор яг Cinnamoroll-ийн яг ингээд яг суур юм түүх гэж хэлж болохоор тийм үйл явдлууд ингээд гардаг. Тэгэхээр хэрвээ өөртөө үзмээр байгаа бол одоо энэ хэсгийг сонсохгүй жолно. Гэхдээ үзмээр ах юм бол надаар миний ярьсныг ингээд сонсомоор ах юм бол би одоо ингээд та нарт гоёор ингээд яриад өгье. За, Cinnamoroll нь болохоор ийм алс хоол ингээ үүлэн дээр төрсөн гэдэг жааш тэ. За тэгээ ингээд кино эхлэхдээ болохоор ингээ яг ингээл хөрхөн үүлнүүд гараал тэгэл тэр үүлэн дундаас нь гинт ингээ нэг хөрхөн ийм цагаан нохоо ингээ гараад ирж байгаа хгүй жижигхэн гөлөг. Тэгээ Cinnamoroll ингээл үүлэн дээр ингээл хэсэл тоглоал байжсэн чинь гинт санамсаргүй ингээд нөгөө нэг үүлэн доошо цоороод тэгээ ингээд газарлуу ингээ амар хурдтай ингээд бууж ирээд тэгээ тэр бууж ирж яхад нь нэг ийм шидтэн одоо нэг ууланд ой модонд амьдардаг нэг юм шидэт амтан тэрийг ингээд дурандаж таарад тэгээ энэ юу сонио амтан тэнгэрээс буугаад ирвэ гэд тэгээ яг тэр унсан газар нь одоо нөгөө Cinnamon Cafe гэд кафе Cinnamon гэд байгаа штэ. Тэр газрынх нь эзэн Анна гэдэг нэртэй эмэгтэй Cinnamoroll-ыг газар ингээд тэнгэрээс унцсан үед ингээ олоод тэгээ кафе руугаа ингээ аваад явдаг. За тэрийг нь болохоор нөгөө нэг ойд ингээд дурандажсэн шидэт нь хараад яна энэ юу үл бүтэх амтан тэнгэрээс буугаад ирсэн амтан ингээ Аннаг дагаа явчваа гэд тэр Анна нь болохоор тэр хавьдаа ингээ кафе ажиллаулдаг. Тэгээ тэр кафег ингээ хүн болгон мэддэг. Тэнгуут тэр шидэт нь өөрөө ингээд Аннадаа жоохон юм сэтгэлтэй юм шиг байгаа зав ингээ хайртай гэх юм ингээ хамгаалдаг. Тэнгуут нөгөө нэг тэнгэрээс унаад ирсэн юу мэддэхгүй амтныг ингээд Анна ингээ аваа явчингууд нөөд чи санаа зовоод тэгээ араас нь ингээ ер нь л дагаа явж байгаа. За тэгээ Анна болохоор Cinnamoroll-ыг кафед авчраад тэгээ кафед нөгөө нэг түрүүний нөгөө хоёр найз хүн гэдсэн тэр нагаа тэгээ өөр бусад ингээ найзууд нагаа тэгээ тэднэртэй ингээ Анна ингээ танилцуулаад тэгээ тэрэд бөөнөрөө ингээд Cinnamoroll ингээ угтаж авах тийм гоё үдшилэг хийх гээд байж исэн бохгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг шидтэн маань бүр ингээд кафед нь ороод ирсэн байгааг нь хараад санаа зовоод тэгээд нэг юм шившлэг хийгээд одоо ид шидээр л нөгөөдгий чи ингээд холдуулах гад исэн юм шиг байна. Тэгээ тэр нэг ийм шид хийсэн чинь нөгөөх нь ингээ бүтлгүүтээд тэр шид нь бүр ингээд өөртөөх нь эсрэг болоод тэгээ нөгөө шидтэн маань ч гэсэндээ ингээ орж ирээд нөгөөтгөө зогсоох гээд ингээ зогсоож чаддгүй. Тэгээд тэгсэн чинь гів гүнт тэрэд ингээд нэг өөр ийм ид шидийн ертөнц гэх юм уу тийм үлгэрийн ертөнц рүү ингээ шилжчихдэг.
Тэгээ тэр шилцэн үед нь болохоор Анна алга болсон. Тэгээ нөгөө хэд ингээ бөөнөрөө нэг газар ингээ ойд ингээ үлдсэн. Тэгээ тэр нь болохоор ийм нөгөө нэг чихрэн ийм газар юм шиг байгаа. Ой модон байшин ингээд ийм чихрэн тэгэл ингээ энэ тэндгүү ингээл бахан чихэр жимснүүд байдаг. Тэгээ тэрэд ингээ Аннаг ингээ хайгаад олоо явж хахад Аннагийн нэг хэсэг гарч байгаа. За тэгэнгუთ Анна болохоор ийм амар том ийм цамхаг дотор ингээ орон дээр ингээд амар ийм хурмаа хийж байгаа хүн шиг ийм плаж өмссөн амар титэм митэмтэй. Тэгээ ингээ Анна би хаана ирч вэ? Би өөр нь яагаад энд ирч вэ? Манай найзууд хаана байна тэр гэлээдсэн чинь гинт нэг ийм алсаас нэг ийм хоолой сонсогдоод тэг ингээд чи миний ихнэр болох хэвээр би ингээд чамтай суун гэд Аннаг тэгээд өгөхгүй юу. Тэгээ Анна чи ингээд цухтаах га тэр цайз дотор ингээд гүүгээд төөрөөд ингээд бөө юм болж байгаа. За тэгээд тэр бүх юм ингээд болж байгаа хооронд манай эд чинь бас ингээд замдаа баахан ингээд дайсан байсантай тулдаал. Тэгээ арай их нэг юм нөгөө цамхаг дээр нэрээд ингээд Аннатай уулзваа. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг шидийнх нь хүчээр нь амар том юм мангас ингээ гараад ирсэн. Тэгээ тэр нь болохоор тэр эдийн ингээд үдшилттэй хийчихсэн нэг юм бекерийн тийм амар том юм мангас болсон. Тэгээ Аннаг өгч явуулахгүй гээд. Тэгээ тэгсэн чинь нөгөө нэг тэр амар мангас болсон бекерийн болохоор яг нөгөө шидтэнтэй адилхан дүрд ингээ хувраад би ингээд тэр шидтэн байна. Чи ингээд надтай гэрлээ гээд. Тэгээ нөгөө шидтэн болохоор үгүй наа чин би биш гэ ингээ хоорондоо ингээ хоёр яг адилхан ингээ шидтэн гараад ирсэн ингээ хоорондоо ингээ цөргөөцөлтөөд. Тэгээ тэр нь болохоор яг үнэндээ ингээд нөгөө нэг шидтэн ингээ Анаа жоох ингээ сэтгэлтэйгээ тэгсэн шүү дээ. Тэнгуут яг тэр өөрийнх нь тэр Анаад сайн сэтгэл нь одоо тэр мангаст ингээ шилжсэн. Тэгээ тэр мангас болохоор яг ингээ Анаатай гэрлэн гээд ингээ нөгөөдхийн ингээ авах гад идэг. Тэгээ тэр энэ бүх юмны эцэст ингээ бүгдээрээ Синаморл маань ингээ нөгөө нэг чихээрээ нисээд тэгээд нисээд нэг Аннаг яг ингээ унах чахт нь авраад тэг ингээ бүгдээрээ тэрнтэй байлдаад ингээ айгүй гоё дуустдаг. За яг ийм 45 минутын ийм стори болдог байгаа. Тэгээ ер нь бол бага насны хүүхд үзэхэд бол аюу тохиромжтой, хөөрхөн тийм байсан. Яа тэгэхээр манад одоо жишээлбэл дандаа л ийм юу мэр чи нэг тогтцсон поророч гэдэг юм уу те ноён талхч гэдэг юм уу миний бяцхан одоомор энэ төр гэл яг тиймэрхүү юмнууд ингээ гардаг штэ. Тэнгууд яг тэд нар биш арай өөр ийм сонирхолтой юм үзхийг хүсвэл яг энэ Синаморлийн хүүхэлдэйн кино бол ер нь бол нэлийн тажгүй айгуу гоё санагдсан. Тийм ээ. За тэгээ энэний төгсгөлд нь яг энэ киноных нь бүрийн хэмжээнийх нь киноных нь төгсгөлд нь болохоор ингээ Синаморл ингээ дуулдаг байхгүй юу? Уус амар дуучин гэсэн штэ. Тэгээ ер нь бол нэлийн дуулаа. Тэгээ дуулж явахдаа миний аав бол ингээ нар, миний ээж бол ингээ тэнгэр, тэгээ миний ах дүүс бол ингээ тэнгэр дээр байгаа үүлнүүдээ гэж ярьдаг. Тэгэхээр Hello Kitty шиг нэг тийм бодит одоо яг ийм аав ээж гэр бүл гэсэн тийм байхгүй. Зүгээр Синаморл болохоор ингээ тэнгэр дээр төрсэн нэг тийм үүлнээс төрсэн юм нохоо юм шиг байна. Тэгээд ингээ аав ээж нь ингээ нар сар тэнгэр одоо юу чинь тэгээ тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд яг цорын ганц ингээд өөрийнх нь гэр бүл ойр дотных нь хүмүүс гэх юм бол яг тэр кафед нь ажилдаг тэр найзууд нь гэж ер нь бол явд юм билээ. За тэгээд ер нь бол Синаморлийн түүх ийм байла. Тэгээд ер нь бол гадуур яг Hello Kitty гэхээс илүү манай Монголд ер нь бол нэлээд их Kuromi болон Sinamoral-ийн тийм бүтээгдэхүүнүүд бараа бүтээгдэхүүнүүд аюух байгаа харагддаг. Тэгээ би саяхан бас яг энэ бичлэгээ хийх гээд ингээд судалгаагаа хийгээ явж байхдаа гадуур зүгээр ингээд дэлгүүр ороход хүртэл ингээд хаа сайгүй өмнө нь юусэн анзаардгүй байсан ирнэ. Kuromi Sinamoral-ийн амар олон юмнууд ингээд байд юм билээ. Тэгэхээр ер нь бол нэлээд алдартай дүр байсныг нь би яг энэ бичлэгээ хийх үеэрээ ингээд ойлгосон байгаа. За тэгээд дараачихан бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.